Элдэн бээлийн хошууны зүггүй гочоог их шилийн сайн ир. 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх үед Сайн Ноёнхан аймгийн Элдэн бээлийн хошуунд зүггүй гочоо хэмээх сайн ир амьдарч байжээ. Энэ нэр залуу занд насандаа баяд ноёдын адуу малаас шомбтож байснаа жаахан нас ахаад ирмэгцээ Эрдэнэзуу хийдэд лам болж сүүлдээ бүр 2 саваа мод тулсан бадарчин болжээ. Түүний нэг онцлог чанар гэвэл шилийн ир байх тааш тэр, лам байх таач тэр, бадарчин явах тааш тэр өргөлж их стэцтэй хагаралдаж баяд ноёд хийгээд хятад худалдаачдыг шоглож явсан байх аж. Энэ ч утгаараа зарим нэг зохиолчийн уран бүтээлд зүггүй гочоон эзэрхэг баяд ноёдын эсрэг тэмцэгч эгэл ард түмний төлөөлөл болсоор ирсэн байна. Жишээ нь Өврийн хангаан элдв сонин явдал цэцэг хэнзэлсэн намар зэрэг номонд түүний тухай өгүүлсэн байдаг. Зохиолч төдвийн зэрэг нэмхийн өмнө кино зохиолд гардаг хөгтөө явдлууд зүггүй гочоотой холбоотой хэмээн Элдэн бээлийн хөгшчүүл хуучилдаг байж. Зүггүй гочоо хошуу ноёнтойгоо үргэлж тэмцэлтэн нэг удаа ноён өглөө усаад үүдэндээ явган суугаад нүүр гараа угааж байж гэн. Тэгтэл гочоо хажуу талаар нь зөрж ноёны дороод шууд явсаар синти дээр нь шавхаатай гуталтайгаа завлаад суучгаж. Ноён орж ирээд гочоог харангаа цадиггүй муухаар бадарчин чи яахаараа тэнгэр язгууртаа ноён хүний суудаг билээ. Зайлчи гэж сандарчээ. Хариуд нь гочоо юр айж сандарсан шинжгүй. Ноён нэртэй ёс жаягаа мэдтгүй эрүү амтан нохой судлаар суугаад нүүр гараа угааж байхад харцын хүү би хамбын судлаар яагаад энэ муу синти шүү юмд чинь заларч болдоггүй юм бэ гэж хэдэрлжээ. Тиймээс ноён зарц тахруудаа дуудаж энэ муу бадарчин шийтгэн банц шахаа аваад ир гэсэн байна. Гочоо мөн л мөчөөгөө өгөхгүй. Тийм дээрээ тулсан бол миний муу 2 саваа модыгч гаднаас аваад ирээрээ. Ёсоо алдсан ноёнтой чинь ясаа цайтал занчилдээ гэсэнд нэгэнт ёсоо алдаж нохой судлаар сууж байсандаа гин алдсан ноён юугүй 75-аар бууж өгч зүггүй гочоотой эвлэрч байсан гэдэг. Нэг удаа Эрдэнэзуу хийдэд майдар ирэхээр болсон тул хөлтөө нь хөлгөж хөлгөө нь мөлксөөр ирж бөөн бужигнаан үссэн байна. Хошуу ноён мөнлөрчгсөн олны дунд урт цагаан соруултай сайхан том гаансаар тамхи татаад сууж байсан байна. Тэгтэл зүггүй гочоо түүнийг харчхаад хамт явсан хүндээ хандаж одоо би ноёнтой очиж морин дээрээсээ тамхилна. Ноён миний гаансыг аваад өөрийнхөө гаансыг надад өгөх тэр агшинд чи миний морины цав руу ташуураараа хатгачаарай гэж загчээ. Төдөлгүй гочоо ноён руу төхөж очин. За тэнгэр гаралтай хан язгууртай ноён таны амрыг ирээ гэж цусардангаа хариугүй богинохон муу гаансаа өдөөс нь сарваажээ. Ноён ч ёсыг бодоод түүний өдөөс урт цагаан соруултай гаансаа сарвайсан байна. Яг энэ үед хамт явсан хүн гочоогийн хэлсэн ёсоор мориныхын цав руу ташуураараа явархад морин булгаад ухс хийж. Гочоо мориныхоо булгаанд эргэж харан ноёнтон та гаансаа аваарай гэд өөдөөс нь шитгэжиг болжээ. Тэгээд олны дунд морио булгуулсаар далд орсон байна. Хэсэг хугацааны дараа гочоо ноён дээр ирээд манай ноён хан язгууртай хүн болохоор мөнч самбаатай байна шүү. Тэр холоос шидсэн гаансыг алдалгүй шүүрээд авч байгаа юм да. Та ёстой мундаг гэж олны нүдэн дээр магтаж гарсан байна. Тиймээс ноён эцсэн нэрэндээ мөн өөрийгөө мундаг гэж магтуулсандаа болоод зүггүй гочоод юу ч хэлж чадалгүй дуугүй өнгөрсөн гэдэг. Дээхэн үед Эрдэнэзуу хийдийн архан талд хятад иргэдийн хороолол байжээ. Тухайн үед хятадууд орхон голоос сууг татаж хар орны арын хүр доогуур урсгаж Автайсан хааны өргөөний урд талд ногоо нуург ячийг байгуулж лам нарын ундны усыг залгуулдаг байж. Хятад иргэдийн хороололд Даашин хүүгийн пүүсийн аашмууд цоохор хэмээх баян данжаад худалдаа наймаа хийдэг байсан бөгөөд тухайн үед мань данжаад мөглүүтэй том архийг үхрийн давсганд хийгээд жижиглэн худалддаг байж. Нэг удаа зүггүй гочоо түүнийг дөнгөөр шийджээ. Тэгээд тэр үхрийн дөрвөн давсганд ус хийж боогоод том нэхий дээлийнхээ өвөрт хийгээд данжаадын дэлгүүрт явж орсон байна. Мань нэр дөнгөж оруутаал алив дөрвөн давсаг арх өгөөх гэжээ. Ингээд 4 давсаг арх авч өөртлөнгөө мөнгийг нь төлөх болохоор луу унжиж танаа арх дэндүү үнэтэй юм аа. Авхаа боллоо гэд мөнөөх 4 давсаг усаа гаргаж тавиад ирэхэд данжаад хаа юм уу улаан мөнгөгүй гуйлах чаа гэж хашгирчээ. Хариуд нь гочоо хаа юм уу ухаан байхгүй хар хэлчгээ гэж хэлээд гарч утсан гэдэг.
Нэг удаа цоохор Данжаадын дэлгүүрт Эмилийн мод зарж буй сургаар зүггүй гочоо нэг найзыгаа дагуулад очижээ. Дэлгүүрт хүн багтай сэргхэн байна гин. Гочоо Эмилийн моднуудыг нэг нэгэнгүү үзэж сонирхсны эцэст худалдагчийн нүдийг хариулж байгаад нэг Эмилийн мод салтаандаа авчуулаад авчээ. Нэлэмгэр том дээл нь Эмилийн модыг тагалчиж, харин нэг гэм нь чигээр явж болохгүй. Заавал хоёр тишээ хайвагнаж явах шаардлагатай болж. Тиймээс гочоо гадагшаа гарч чадахгүй таг зогсчихож. Энэ үед цоохор Данжаад дэлгүүртээ ороод иржээ. Гочоо түүнийг ихэд танимхайран заашгүй энэ тэрүүгээр явж их юм үтсэн тэнгэр язгууртай дээдс ороод ирлээ. Би найзтайгаа нэг юм дээр маргалдаа зогсож байна. Манай Эрдэнэцуугийн хонхорт заан үтсэн хүн байдаггүй юм байна. Тэгээд танах руу ирсэн юм. Уг нь их төвөгтэй юм биш л дээ. Бит хоёр заан яаж явдаг талаар маргалдаад байгаа юм. Найз маань Даншгийн заан цолтой хүн. Нэгэнт цолыг нь авсан юм чин зодоглоод гарахаараа зааны явдлыг дуурайх хэрэгтэй үсттэй. Гэтэл найз маань заан яаж явдгийг мэддэггүй. Халуун орноор явж эсэн бусыг үтсэн таал заан яаж явдгийг мэдэн дээ гэж цаасан малгай өмсгөжээ. Тэгтэл онгороо Данжаад хоёр тишээ хайвагнан хид алхангаа. Заан гэдэг амьтан чинь яг ингэж л явдаг юм да. Танаа муусаа монголчууд ямар заан үтсэн биш. Заан шиг явж чадахгүй байж бас заан цол аавна гинэ. Өхөр монголчууд ийм л тэнэгтэй ихэд гочоо үгийг нь уухантаас өлгөж аваад. За найз минь чи сонсвоо. Ингэж явдаг гэж байна шүү. Сайн харж авгээд хоёр тишээ хайвгансаар Данжаадын Эмилийн модыг салтаандаа авчуулаад гарч утсан гэдэг. Эрдэнэцүү хийдийн хоохон талын баг арцад хэмээх газар ганц шартай ядуу өвгөн амьдардаг байж. Мань өвгөн шараараа түлээ мод зөөж амиа тэжээдэг байсан бөгөөд нэг удаа цоохор Данжаад ганц шарыг нь хөрний барьцаанд аваад хөтлөөд явж байхдаа гочоо таарлцсан байна. Тэрбээр учир явдлыг гадарлангуудаа иш Данжаад минь энэ муу хөгшин шараар юугаа хийнэ. Та хардаа дээд талын шүднүүд нь бүгд ойдсон хөгшин төгцөг. Муусан гуйлгчингууд таныг малссан байна. Би өөр авлагыг чинь цалин цагаан мөнгөөр гаргуулад өгьегээд Данжаадыг өвгөнийх рүү буцаагаад дагуулад авчээ. Тэгээд гочоо өвгөний хотонд очиод муу гуйлгчин чи тэнгэр язгууртай хүнийг хуурч дээрээ шүдгүй хөгшин шар өгнө гинэ. Аландаа чамаа гэд бүсэндх хутгаа суг татаад өвгөнийг илдээд гэрт нь орсон байна. Харин тэр үед аз болж өвгөний тавиур дээр олгоотой цус байжээ. Гочоо уг цусыг өвгөний өөрт хийгээд одоо би гадаа гармагцаа таныг гутгалах дүр үзүүлнэ. Өгсөн юм шиг л очороо гэж загсан байна. Төдөлгүй гочоо муухай ашгараад өвгөний гэрээс нь гут татан гаргаж ирээд өвөрлөө нь хутгаараа дүрж орхижээ. Өвгөн чингэрлүгэ гараа игээд цус олгоод улсаар татганаж унсан байна. Гочоо Данжаадад хутгаа өгөөд өвгөнийг чирж авснаа. Данжаада та хүн алчглаа шүү дээ. Наад гарт чинь байгаа хутг чинь нэлт цус хэмээхэд сая л эвгүй юмд орооцолсноо мэдсэн Данжаад шалдаа бууж. Гочоо минь өөр авлага яах вэ? Би чамд мөнгө өгье. Чи энэ хэргийг л аргалж үзгээд уйл хайдан шалдаа боожээ. Тэгмэгц гочоо та тэгвэл эндээс бошуухан холт. Би энэ өвгөнийг эмчлэх гээд үзье. Амьд гарвал таны ац. Хэрвээ өгчихвөл би энэ хавьд нь хинт ч мэдэгдэхгүй болчихъя. Явж танаас олж л ийм муухай хэрэг дэгдлээ шүү. Та намайг шагнах юм байгаа сте гэхэд Данжаад тэг ба гэд гуяа алхтаад арилж өгчээ. Хэд хоногийн дараа зүггүй гочоо луун хээтэй магнит торгон дээлэн дээр булган хүрэм хитэрч 32 угаалцтай луучин гутал өшөглөн төө илүү хаш цагаан гаансаар чамирхаж явсан гэдэг. Нэг удаа аашмууд цоохор Данжаад ховг сайрын торгуудаас 9 алтын жороо цагаан морь өндөр үнээр худалдаж аваад халахын даншигт миний жороо цагаан үний өмнө гიშгэх адгуус хаанч байхгүй гэж харахжээ. Үүнийг сонссон ноёд зүггүй гочоог Эрдэнэцүү хийдээс дуудуулж, "За гочоо минь, чи юуны төлөө шилийн сайн ир явлаа да. Баруун аймгаас Данжаадын цагаан морины өмнө гიშгэх тийм жороо морь олж иргээд их хэмжээний мөнгө өгчээ." Гочоо баруун тийш Засагтхан аймгаар баахан тэнж явсаар Данжаадын цагаан морьтой тун адилхан нэгэн цагаан морь олж ирсэн байна. Тэгээд Данжаадын морийг сойж байсан залуутай сэмхэн уулзангаа. "За хөө, чи монгол хүн байна да. Халахын даншиг наадмыг доромжлох гэсэн энэ муу луу хааныг хоёлаа чадъя. Чи өнөө орой морой хөслөхөөр Данжаадтай урдын адил явдаг замаараа л яваарай. Тэгээд бага элстийн хошууг тойрохдоо Данжаадаас нэлээд хол тасраад ирээрэй. Би чамд өөр нэг жороо цагаан морь өгнө.
Чи түүнийг унаад дээшээ яваарай. Харин би Данжаадын цагаантай хаданд нуугдаж хоцорно гэж аминчлан загчээ. Үнэхээр ч бүх зүйл төлөвлөсөн ёсоор болж Данжаадын морийг уйж байсан залуу Зүггүй Гочоогийн баруун аймгаас олж ирсэн цагаан морийг хөтлөөд уул өөд өгсөхөд ааш мууд цоохор юу ч анзаарсангүй. Хэд хоногийн дараа Зүггүй Гочоо Данжаадын морь сойж байгаа газар явж очиход ааш мууд цоохор толгоогоос олоовчлан дээшээ хараад хэвтэж байв гин. Хай Данжаад өр алдсан уу гэж Гочоог тохуутаа асуухад Данжаад өр алдхаас 7 дор юм болоод байна. Миний жороо цагаан ойртой их залхуу болсон. Залхуу морийг яавал сайн болгох вэ? Гочоо чи их аргатай хүн. Нуулгүй хил ба химээч. Хариуд нь Гочоо хай тэнгэр язгуурт их хүнийг мэдхгүй байхад би юу мэдэх вүлээ. Манайхан залхуу мороор намар тогоо тосолчихдаг юм гэж өччээ. Данжаад ихэд гайхаж чи юу айлтна вэ? Тогоо тослно гэж яан гэсэн үг ваа гэхэд Гочоо та өдий олон жил Монголд байлаа. Ёс юмгор төр төмбөр гэдгсэн эрхэм хаан язгуурт хүн одоо болтол тогоо тослох ёсыг мэдэхгүй байдаг. Би зааж өгье. Та нэг тогоо ширмэн тогоо морьныхоо дээр тавиад халуун нарнаар тогоогоо хоньны сэмжээр арчингаа мориндоо хандаж залхуураад байвал чамайг загас адил хайрна шүү. Хурдалж чадахгүй бол хуушуур болгож идэн шүү гэж сануулж хэлээд бай. Манайхан залхуу морийг ингэж домдог юм. Адуу ухаантай амтан болохоор айгаад ёстой хурдалж өгдөг юм хэмээчээ. Тэгтэл Данжаад түүний энэ тохуутай үгэнд итгээд халуун нарнаар тогоо тослоод мөнөөх хулхны цагаан мориндоо димийл үг хайж суудаг болжээ. Харин Зүггүй Гочоо даншиг наадан болохын өмнөх өдөр Данжаадын жороо цагаан морийг мойлоор цоохорлож улаан буурал олгосон байна. Ингээд маргааш нь даншиг наадмын жороо морины уралдаан болоход Зүггүй Гочоо улаан буурал морьтой галгуулсаар хол саахалтын газар төрүүлж иржээ. Ааш мод цоохор Данжаад Гочоогийн буурал морийг үзчихээд мөн ч сайхан жороолдог адуу байна да. Миний цагаан морьтой яасан адилхан юм бэ? Таач муухай улаан цоохорцтой юм гээд өөрийнхөө барайнд ороогүй цагаан морийг хөтөлсөөр уран муутайхан гэлдэрч явсан гэдэг. Зүггүй Гочоо хэмээх ийм л нэг зүггүй, дэггүйн дэнцсэн хүн Элдэн бээлийн гошуу Эрдэнэзуу хийдэд домог болж явсан бөгөөд өдгөөч хужирт хар орон сумдын хөгшчүүд түүний тухай хуучилж суудаг байлээ.